Өнөөглөө Америкийн индексүүд олон өдөр дараасан өсөлтөө үргэлжлүүлж түүхэн дээцэхтэй хүрснийг бид харлаа. Хөрөнгө оруулагчид ямар мэдээлэлд үндэслэж хөрөнгө оруулж байна вэ? Well, our colleagues in New York have been Манай Нью-Йоркийн багийнхан яг энэ сэдвээр олон өдөр дараалан мэдээлэл гаргаж байна. 10 days. Америкийн улсын индексүүд 10 өдөр дараалан өссөн. During that period and it's one of the best runs. Энэ хугацаанд бараг 10% өсөд байгаа. For many years and typically S&P индексүүд эдэн жилд ингэж өсөхийг хараагүй удсан байна. Ихэвчлэн иймэрхүү огцом өсөлтийг өсөлт дагдаг. Зах зээл өсөлтөд хадгалах суурь нөхцөлд сайн бүрдсэн гэж харж байна. Ашигын үйлдвэр эхэлсэн. Багтуудын тайлан хүлээтээс хамаагүй сайн гарч байна. Хэдий геополитикийн урсмал байдал ихтэй байгаа ч хөрөнгө оруулагчид итгэл дүүрэн байна. Компаниудын ашиг өсөлтөд хадгалсан хэвээр байна. Тиймээс л S&P 500 индекс өсөх суурь хүчин зүйлс сайн бүрдсэн байна. Америкийн төв банк бодлогын үгээ бууруулах болоогүй байна. Цаг хугацаа тодорхойгүй байгаа. Бондын зах зээл яах хүлээлттэй байгаа бол? Well, mostly what you've seen in Бондын өгөөжийн мөрөө хэвийн түвшнээс хамаагүй доогуур байна. Бодлогын хөв харьцангуй өндөр мөн газрын тосны үн огцом өссөн байна. Энэ нь инфляцид эрчимжих айдас өндөр байгааг илтгэж байна. Газрын тосны үн хэр удаа ийм өндөр түвшинд хадгалагдахыг хөрөнгө оруулагчид таамаглахад хүндрэлтэй байгаа. Холбооны нөөцийн банк оны ихээр хэлж байсан шигэ бодлогын хүүгээ бууруулна гэж бодохгүй байна. Хүлээх харах байдалтай байна. Урт хугацаанд эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл тавигдсан гэж харж байна. Хэрэглээний зах зээл буурч байгаа нь үүний нэг дахиад болох юм. Энэ нь ч бондын өгөөжийн мөрөө хэвийн цэгээс доогуур байхад нөлөөлж байна. People spending less money, consumers reining in. Одоохонд арилжаанд оруулагчид холбооны нөөцийн банк ойрын хэдэн саруудад бодлогын үгээ өөрчлөхгүй гэж таамаглаж байгаа. Яг оны төгсгөл бодлогын үе буурна гэсэн таамаглал байгаа. Гэхдээ энэ бүхэн холбооны нөөцийн банкны шинэ тэргүүнээс шалтгаалах болов уу? Кевин Warsh их толгойд Сенатын танхим дуудагдаж, томилох хэсгийг хилцэх хүлээлттэй байна. Хэрвээ томилгоо тодорхой болвол хөрөнгө оруулагчид арай өөдрөг хүлээлттэй болж магадгүй. Үр дүнд урт хугацааны бондын өгөөж буурч, бодлогын өв буурах хүлээлт нэмэгдэх багталтай. Ираны дайнаас хойш товрын зах зээл огцом савлгаатай байгаа. Ялангуяа сүүлийн өдрүүдэд тодорхой чиглэлгүй огцом хөдөлгөөнүүд гарч байна. Энэ дүр зураг хэр удаан үргэлжлэх вэ? Well, at the moment, it looks as though the peace talks. Одоохонд Америкийн их улс Ираны энхийн яриа хэлцээ үргэлжиж байна. Bloomberg нийтлэгдсэн шинэ мэдээлэлс харах юм бол галз зогсоох тохиролцоо 2-7 хоногоос ч уртсаж магадгүй. Талууд нэмж яриа хэлцээ хийхээр биечлэн уулзах боломжийг илэрхийлж байх шиг байна. Зэвсэг мөргөлтөнд дахиж гарахгүй гэдэгт хөрөнгө оруулагчид найдаж байгаа. Америкийн их улс Ираны зөрчилдөнд дахиж хурцдахгүй. Яриа хэлцээ үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдын айдсыг намжааж байгаа. Ормозын хоолойг хаасан зэргээс харахад дайны асуудал эдийн засгийн эрсдлийг бууруулахад төлөрж эхэлсэн байх шиг байна. Хөрөнгө оруулагчид үүнд хариу үзүүлж газрын тосны үн бага зэрэг буурсан байна. Зах зээл харьцангуй тайвширч, зэсийн үн огцом сэргэж байгаа нь мөн сайн дахиад болж байна. Сүүлд хүн бүр газрын тос арилжиж байна. Үн өссөн дээр нь ашиг аваад гарч ирж байх шиг харагдаж байна. Гэхдээ газрын тосны үн бүх өсөлтөө алдахгүй гэж бодож байгаа. Багада өсөлтийнхөө $20 үн цэнийг хадгалах болов уу? Нөхцөл байдал илүү намжих тохиолдолд уналт үргэлжиж магадгүй. So Mark, you covered the global markets for a very long time. So I'm just curious, considering the current conditions. Та олон улсын зах зээл олон жил ажилласан туршлагатай. Just looking at the patterns, what does this, remind you of? Does this, Өнөөгийн нөхцөл байдал ханшид давтагдж байгаа паттернууд танд аль үеийг санагдуулж байна вэ? We're coming out of the crisis in the way that we often do. Дэлхийн санхүүгийн хямрал, Украины дан, Европын өрийн хямрал гээд олон томоохон үйл явдлууд байна. Бид эдгээр үеийн адил зарчмаар өнөөдрийн хямралыг туулж гарч байгаа гэж бодож байна. Ихэвчлэн төв банкнууд дэлхийн удирдагчдад асуудлыг шийдэх гол үүрэг очдог. Энэ удаач ялгаагүй байна. Иймэрхүү хямрал урт удаан хугацаанд үргэлжилдэггүй. Ямагт бодлогын хүү тогтвортой компаниудын ашигын үзүүлэлт сайн байх нь хамгийн чухал.
Одоо энэ бүх нөхцөл бидэнд байна. Америкийн нэгдсэн улсын ашигын үйлдвэрлэл рүү орсон байгаа. Технологийн томчуудын тайлан гайхалтай сайн байна. Энэ ч үргэлжлэх байх. Химийн дооны эрэлт өндөр байгаа. Үүнийг дагаад Nvidia, Apple, Meta зэрэг компаниудаас өндөр гүйцэтгэл хүлээж болно. Энэ нь ч ашиг олох боломж ариун хിവэр байгааг нотолж хөрөнгө оруулагчдын санааг амраах болов. Учир нь дайн эхэлсэн хэсэг хугацаанд хөрөнгө оруулагчид эрсдэл үүрхээс имэж зах зээл огцом уналтанд ороод байсан. Одоор хөрөнгө оруулагчид илүү том зургаар нь харж байна. Компанид мөнгө олох сайн нөхцөл байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд мөнгө хийх сонирхол өндөр хിവэр болно. So Mark, lastly, what have you noticed in terms of Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлээс та юу ажигласан бэ? Монголын топ индекс данаас хойш огцом уналтсан тохиолдлууд гарсан. So what have you noticed so far? Азийн гол индексүүд юу хэлж байна? Emerging equities. Typically that's where investors get most anxious. Тодорхойгүй үед олон улсын хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлд хамгийн их хэрэгэлдэг. Ялангуяа валютын анхтай холбооч нөхцөл байдлыг хардаг. Зөвхөн хувьцаанд бус валют нь огцом ондогдвол хөрөнгө оруулахад эргэлзээ төрүүлдэг. Азад яг энэ дур зураг гарч байна. Бүгд найрамдах Солонгос улсын вон, Индонези рупи зэрэг валютууд нэлээдгүй дарамттай тулгарсан. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондууд эрс өссөн байдлыг дордуулсан байна. Гэхдээ одоо нөхцөл байдал харьцангуй тогтворжож байна. Аливаа орны валютын анхшин тогтворжих үед гадаадын хөрөнгө оруулагчид эргээд сонирхож хөрөнгө оруулж эхэлдэг. Ихэвчлэн томоохон хөрөнгө оруулагчид дуал стратегтэй байдаг. Валют хувьцаанд зэрэг хөрөнгө оруулж эрсдлээ тэнцвэржүүлдэг. Одоо энэ стратеги эргээд дэлгэрэх хүлээлттэй. Европ, Америкийн нэгдсэн улсын зэрэг томоохон хөрөнгийн зах зээлийн төлөв эерэг байгаа тохиолдолд хөгжиж буй орнуудын гүйцэтгэл дагаад сайжирдаг.